Эх оронч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа. Дөрөвдүгээр цахилгаан станцын засварын ажлын улмаас 20 мянган айлын цахилгааныг хязгаарлана. Дотоод гадаад аялал жуулчлалын тэмцэл алдагджээ. Иргэдийг хохироохгүй байх шийдлийг эрэлхийлэхгүй байна. Шинэ 7 хоногийн мэд хүргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 5 хоногийн өмнө эрчим хүч хязгаарлахгүй байхыг хичээе гэж Чойжил Сүрэн сайд ярьсан. Гэтэл өнөөдөр тэрээр цахилгаан хязгаарлахгүй бол хот хөлтөд хүрээд байгааг хүлээн зөвшөөрлөө. Учир нь долооны цахилгаан станц 4-ийн дахин нэг 100 гэмтэлтэй ажиллаж байгаа тул зогсоож засварлах шаардлагатай болсон байна. Иймд өнөө орой 4-р зуухыг зогсоож засвар хийхээр болжээ. Нэг зуух зогсооход 100 мегаваттаар эрчим хүчний хэрэглээ буурдаг. За өөрөөр хэлбэл нийт 20 мянган айлын хэрэглээ буюу 10-аад аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээгээр буурхнэ. ТЭЦ 4 дээр 4-р зуух ер нь хүлээлттэй яваад байсан. Бид нөгөө сүүлийн оногод чадлын тодорхойлолтой байсан учраас нэгээр нь гэмтлийг устгахад явж байгаа. Өнөө орой оргил ачааллыг давуулаад 4-р зуухыг зогсоож юу хийн. Засвар устгах ажил хийн. ТЭЦ 4-ийнхэн бол 48 цаг шаардлагатай гэсэн мэдээлэл ярьж байгаа. Бид бол айлуулах богино хугацаанд гэмтлийн устц засварлах ажил гэж байна. Нэгэнт энэ чадлын тодорхойлолт орсон байгаа нөхцөлд хөлдөл үүсгэж болохгүй. Хөлдөл үүсгэх юм бол бүр энэсээ төвхтэй байдалд орно. Хоёрдугаар энэ хэрэглээг ингэж хязгаарлаж явахгүй бол систем маань өөрөө тэг зогсолт гэх шиг аюултай байхгүй. Тэгвэл бүр улсаараа цахилгаангуулах. Энэ хоёр хөндөрлөг ихний ээлжинд манай эрчим хүчний салбарын анхаарч байгаа. Эргэлэгч мэдээж энэ юу болоод байгаа мэдээлэл авсан. Олбогдох мэдээллүүдийг өгсөн. Мэдхгүй одоо би одоо та надад хариулт тооцох гэж асуусангүй. Уул уурхай манай улсад хүчээ аваад бараг 30 жил болж байна. Гэтэл энэ хугацаанд бид байга баялгаа ашиглахад л анхаарснаас биш шинээр орд нээж илрүүлэх ажилд хойр ганцаар иржээ. Үүнийг ч өнгөрсөн хугацаанд олгогдсон лицензийн тоо баталж байна. Тодорхойлбол өнөөдөр ашиглалтын лиценз, хайгуулын лицензээс 2 дахин олон байна. Зөв энэ бол хайгуулын лиценз нь олон байх ёстой дэлхийн жишгч юм. Гэтэл бид эсэргээр нь явж байна. Иймд цаашид хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна. Өнөөдөр эдийн засгийг нуруундаа авч яваа гол орд газрууд бол 1990 оноос өмнөх хайгуул судалгааны үр дүн. Харин одоо бид дараагийн 20-30 жил ашиглах орд газруудаа нээж илрүүлэх судалгаа хайгуулыг нь эрчимжүүлэх ёстойг салбарынхаа сануулж байна. За өнгөрсөн хугацаанд улс төрийн болон бусад шалтгаанаар хайгуулын лиценз олгох асуудал хэсэгтээ гацсан нь нууц биш. Харин жил гаруй өмнөөс хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсон. За гэсэн чинь журам нь хайгуул хийх ажлыг хаасан хийвэр байгаа гэлээ. За өнгөрсөн одоо жил гарын хугацаанд бол хайгуулын зөвшөөрлийг одоо сонгон шалгаруулалтаар тендерээр олгосон ч гэсэн за нийт одоо олгосон лицензийн бараг 2% нь хүрэхгүй л одоо хайгуулын ажил хийгдсэн. Бусд нь бол ингээ хайгуулын ажиллагаа бол хийгдэхгүй байгаа гэдгээс бас яг энэ тендерийн сонгон шалгаруулалт маань одоо бодит одоо үр дүнд бас хүрч чадахгүй байна гэдгийг бас ингээ харуулж байгаа. Тэгэхээр цаашдаа бас яг энэ хуулийн өөрчлөлтүүдээ хийгээд явах хаа гэсэн юм хүлээлттэй байна. Салбарынхны хэлж байгаатай сайд нь санал нэгдэж байна. Зэм лиценз олголтыг чөлөөлж олон төрлөөр нь олгодог байхаар хууль журамд өөрчлөлт оруулна гэлээ. Мөн энэ онд хайгуул судалгааны ажлын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж төсөвт суулгасан гэлээ. Олон улсын жишг нь бол одоо уул уурхайг амжилттай хөгжүүлж чадж байгаа орнууд бол уул уурхайн чөлөө зөвшөөрлөг бол богино хугацаагаар амархан олгодог. Ингээд энэ хугацаанд багтаж хайгуул судалгааны ажлаа сайн хийж одоо манай баялагийг нэмэгдүүлэх, тоо баримтаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулах орчныг сайжруулах энэ чиглэлд ажиллаж чадчихвэл цаашаа сунгаад явдаг. Энэ бодлогыг илэрхийлдэг, хийдэг. За энэ бодлогыг бол бид нэр хэрэгжүүлнэ. Ингэхдээ бид бол нэг лиценз өгөөд одоо олон жилээр хадгалтгаас илүүтэй хадгалахад үнэтэй байдаг энэ хэлбэр рүү орё. Уул уурхай салбарт лиценз сонгон шалгаруулахаас эхлээд хөрөнгө оруулагчдыг хохироодог гэх мэт хэн хөнгүү мэддэг хэрнэ хинч юу ч хийдэггүй асуудлууд богшсон хэвээр энэ бүхнийг эргэцэн орчныг сайжруулах замаар засаж болно. За гэтэл бодлого боловсруулагчид ярихаас хэтрэхгүй байна.
За өнөөдөр Дамжин нэм сайд хаврын чуулганаар ашигт малтгамлын хуульд өөрчлөлт оруулна гэж ярьснаа. За өнгөрсөн намар 8 сард ч мөн хэлж илсэн. За тэр үед намрын чуулганаар батлуулна гэж байсан нь өнөөдөр хаврын чуулган болж хойшилжээ. За гэтэл энэ мэд эрх зүйн орчныг гацаа хөрөнгө оруулагчдыг залхааж байна. 3 сар том олон улсын ПИДАК гэдэг юм тийм агуулгын салбарын хамгийн том хурал болдог. Тэгэхээр энэ дээр мэдээж яамны төлөөлөл маань өндөр хэмжээнд оролцох бах. За тэгээд тэнд очоод ерөнхийдөө нөгөө гадаад Монголыг сонирхож байгаа цөөхөн ч гэсэн сонирхож байгаа хүмүүс маань бол хоёулаа маалах бах. За нөгөө эрхтэн орчин чи юу болсон бэ? Нодлон та нар ерөнхийдөө энэ ашиг малтын хуулиар ярьж ирсэн одоо батал агуулга байгаа юм байна гэдэг. Хоёрдугаар энэ баялагын сантай холбоотой ерөнхийдөө тэр төр ерөнхийдөө энэ ордод одоо юу гэдэг 30 саяны ярьдаг 34% эзэмших гэсэн энэ асуудалд ерөнхийдөө бол бас хариултаа бэлэн байгаасай. Ийхүү өнөөдөр хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд уулуурхайн салбарын 7 хоног арга хэмжээ хэллээ. Энэ арга хэмжээн дээр яригдж байгаа асуудалч тэр шийдэлч тэр өмнөх арга хэмжээ хурал хэлэлцүүлгүүдтэй авь адилхан байна. Харин салбарынхны зүгээс бодлого боловсруулагчид өмнөх ярьснаа бодит ажил болгохыг нь шаардаж байгаа юм. Уулуурхайгаа өөд татах гэж нэг хэсэг нь өөд уруугүй хилэлцэлж хичээж байхад орон нутагт харин уулуурхайн эсрэг тэмцэгчид дүрдээ орж төр захиргааны байгууллага руу дайрч орон түрэмгийлж байна. Харин тэдний энэхүү тэмцлийн горыг усаараа амсаж хохирдог болохыг хэдхэн жилийн өмнөх жишээнүүд харуулдаг. Бадарчин явсан газар балагтай гэж эрт цагт ярьдаг байсан бол идүүгээ тэмцэгчд жагсан газар төлбөртэй гэж ойлгогдохоор болжээ. Эх оронч нэртэй тэмцэгчд элдв бүлгэм хөдөлгөөнийхэн Монголын эдийн засгийг сүүлийн 20 жилийн хугацаанд хэрхэн хорлож ирснийг хоёр талд мэдээлэл харьцуулан дүгнэж ялгаж салгаж ойлгох чадвартай хэсэг нь хэдийн мэддэг болсон. Учир нь эх орны нэр барьсан тэмцэгчдийн технологи энэ хэдэн жилд огт өөрчлөгдсөнгүй. Дадал сурсан ганц Дархан Михаил жалга болгонд очиж давтаж хийсээр яваг Багднуурын захилгаан станц, Эгийн голын усан захилгаан станц, оюутлахаа төсөл, Дорнод говийн Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцсэн үйлдэл нэг бүрээс тодорхой харагдана. Ялангуяа Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцэж өрнүүлсэн акц, ургийн гажигтай түл, байгаль орчны сүрлээр сүрдүүлэх арга нь халдсан бүрэгтэй дээр усны тусал мэт давтагдж буй нь санаандгүй дагцал бишээ. Сайтар ажиглаад харуул улс орны экспортын орлогыг тэлэх том төслүүдийг хацаагчд нь гарын 10 хуруунд багтах хэдхэн нөхөд байдгийг хэдийн бүгд таних болсон. Гагцгүй мэдлэг мэдээлэл хомс орон нутгийн иргэд тэдний цаад эзэдийн захиалгаар асар өндөр санхүүжилтээр хийж буй тарих угаалтад автаж хохирч байгаа ойлгохгүй юмна. Үүний горыг ховчууд 2026 онд улсын төсвөөс хуваарлагдсан төсвөөс амсаж байна. Ховд аймгийн төсөв нь энэ онд 4.8 тэрбумаас 3.4 тэрбум болж буурсан. Энэ шалтгааны улмаас Ховд аймгийн засаг дарга Ирэх Баяр ерөнхий сайд 21 аймгийн засаг даргыг хүлээж авах уулзалтын үеэр санаатайгаар гадны хөрөнгө оруулалтаа уулуурхайн төслүүдийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гацааж шантажлах зорилготой хүмүүс тооцох хуулийн хариуцлага нь багдаж байна. Хуулийг чангатгаж өгмөр байна гэж хэлсэн зайлшгүй анхаарал хандуулж фокуслах шаардлагатай санал байлсныг эрчим хүчний хязгаарлалтад нийслэл даяараа орж эрчим хүчний салбарын хөгжлийг гацаагч буруутан эрж хайс энэ өдрүүд улам илүү ойлгуулж хадны завсар тавьчуулагдсан Ховдын засаг даргын үг оройд орж байна. 2025 оны 9-р сард зохион байгуулсан Халзан бүрэгтэй ордын нээлттэй сонсголын дүгнэлтийг иш татвал Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтанд бэлдэж байгаа Монгол улсын анхны төслөө. Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үеийг системийн лантноидын бүлгийн 15 элемент, итер болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шин чанар төстэй өндөр технологи сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй элементүүд хамаарна. Халзан бүрэгтэй ордод диспроз, терби, неодим, форазиод гэх мэт 4 тогтмол сорон зүйн түүхийд газрын ховор элемент агуулгадаг бөгөөд эдгээр нь цацраг идэвхгүй юм а. Энэ ордыг ашиглах асуудал яригдахаар цацрагийн хор хөнөөлийн асуудлыг хөндөгөө. Гэвч байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтамлын ордууд ч байдаг бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулгадах хураан тэг 9% буюу Монгол улсын энэ төрлийн бусад ордуудад агуулгадах хувиас харьцангуй бага үзүүлэлттэй болохыг тогтоожээ. Хамгийн гол нь өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийсэн. Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээг байна. Мянгат сомонд 2025 онд ургийн гажигтай төрсэн төлөвлөдөд шинжилгээ хийхэд
цацрагийн нөлөө илрээгүй зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан нь энэ цаг товчуудыг турхиж тэмцээд байгаа хуурамч эх орончдын ашиг сонирхол хэний талд үйлчлээд байгааг бэлэгтний харуулж байгаамаа. Эх оронч дүрсгэгчид инхүү тэмцлээс тэмцэл хийсэн дүүлж яваа бол жинхэнэ эх орончид бүтээж хөгжүүлэх арга замаа тэлэхээр шалгуу хөдөлмөрлөж байна. Өнөөдөр 40 гаруй үндэсний үйлдвэрлэгчид төрийн өмчит компаниудад бүтээгдэхүүнээ танилцуулах удирдлага боллоо. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбар Coca-Cola ундааг худалдан авснаар ундаа дэлхийд алдартай бүтээгдэхүүн болох эхлэл тавигдсан гэдэг. За яг үүн шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамгийн найдвартай, хамгийн том худалдаа авагч нь түр байдаг. За өнөөдөр бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа дотоодын үйлдвэрлэгчид 150 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. За үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдаа авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, төрийн худалдаа авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн тохирлын гэрчлэгээ авах зөвлөгөө мэдээллийг үргэлжлээ. Дотоодын худалдаа авалт дотроо хамгийн их худалдаа авалтыг бол төр хийж байгаа. За мэдээж иргэд аж ахуй нэгжүүд маань бас их хэмжээний худалдаа авалт хийж байгаа. Тэгвэл төр гэж өөрөө юу юм бэ гэхлээр хамгийн гол нь энэ худалдаа авалт, энэ төрд орж байгаа энэ мөнгө төгрөг бол дандаа аж ахуй нэгжүүдийн татвараас бий болж байгаа. Тийм учраас буцаагаад худалдан авалтаа аль болох дотоодынхоо үйлдвэрлэлээс авъя. Чадах хэмжээнд нь авъя. Цагдаа дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөөд энэ худалдаа авах ажиллагааны үзэсгэлэнтэд оролцож байгаа. Манай болохоор жид болгон бодоо цагдаа дотоодын цэргийн аль багшийн дөрөв төвчний худалдаа авалтыг болоод зохион байгуулдаг. Ер нь бол ингээд дотоодынхоо үйлдвэрүүдээс худалдаа авалт хийдэг байгаа. Одоо энэ бүтээгдэхүүнүүд болохоор манай дандаа энэ дотоодын үйлдвэрүүдээс худалдаа авсан бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ өвдөө хувцас байна, савк байна, хээрийн хувцснууд байгаа. Тэгээд манай дотоодын цэргийн аль багшийн дөрөв төвс болохоор ерөнхийдөө 2024 оны 141-р зайлгаар болоод ингээд шинжилэн батлагдсан байгаа. За төрийн байгууллагуудаа бол эрүүл мэндийн байгууллагуудаас чиглэсэн олон улсад яг ийм эрүүл мэндийн байгууллагууд одоо хүн таалагны дараа ч нөхөн сэргээх зорилгоор одоо хүнс тухайн эмчлүүлэгч хэрэгжилж байгаа хоол хүнсүүд нь одоо хошмодны самартай хэрэглээг бас санал болгоод тийм тохиолдлууд байд юм билээ. Энэ зэжгүүд бас байгаа учраас манай эрүүл мэндийн салбарын байгууллагууд маань бас сонирхох боломжтой болов гэсэн байдлаар санал болгож байгаа. Энэ үзэсгэлэнгээр төрийн бүх шатны байгууллага, уул уурхайн компаниуд 2026 онд хэрэгжүүлэх худалдаа авалтын тендерээ олон нийтэд нээлттэй ил тод танилцуулж байгаа юм. За ингэснээр төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрээс худалдаа авах боломжтой бараа бүтээгдэхүүнтэй газар дээр нь танилцаж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх, гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ гэлээ. Манай улсад ирсэн жуулчдын тоо 1 сая руу дөхөж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь өнгөрсөн жил 850 мянга гаруй жуулчин ирсэн гэх боловч үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэл 2 дахин бага байна. Тодорхойлбол 2025 онд жуулчлал хийх зорилгоор 420 мянган хүн ирсэн. За харин албан хувийн журмаар ажиллах, суралцах, манай улсаар дамжин өнгөрөх шугамар нийтдээ 951 мянган иргэн улсаар хилээр орж иржээ. Монгол Улсын хилээр орж ирсэн гадаад иргэдийн тоо 2025 онд 11%-аар нэмэгдэжээ. За 2024 онд 853 мянган гадаад иргэд Монголын хилээр орж ирсэн бол энэ тоо 2025 онд 951 мянга болж өссөн байна. За тэр дундаа албан ажиллаар 72 мянга, хувийн журмаар 14 мянган хүн ирсэн бол дамжин өнгөрөх зорилгоор 47 мянган хүн хилээр орж ирсэн байна. За харин жуулчлал хийх зорилгоор буюу аяллаа шугамаар 417 мянган гадны иргэд ирсэн. За үүнээс тутгараагүй Монгол иргэд гадагшаа аялахаар хилийн дэс салгажээ. 2025 онд манай улсын 3 сая иргэн гадаадд зорчсон. За үүнээс жуулчлалын журмаар 420 мянган иргэн гадаад улсад аялахаар зорчжээ. За Монгол банкны хийсэн судалгаагаар манай улсын иргэд дунджаар 14 хоног олон улсад аялж, за нийтдээ 2328 Америк долларыг гадаад улсаас үйлчилгээ авахд зарцуулдаг байна гэжээ. За өнгөрсөн жил 420 мянган иргэн гадагш аялсан гэж тооцоолбол 978 сая Америк доллар буюу за 3.4 их 80 төгрөгийг гадагш зарцуулжээ. Харин нэг гадаад жуулчны Монгол улсад зарцуулж байгаа мөнгөн дун 2000 Америк доллар гэж тооцвол за нийтдээ 835 сая Америк доллар буюу 2.9 их 80 төгрөгийн орлогыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын салбараас орлого олоод байгаа мэт боловч за эргээд гадагшаа урсан валют нь алдагдал авчирч байна. За бид 2025 онд аялал жуулчлалын салбараас ашиг олоогүй. Харин эсвэргээрээ 500
тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллажээ. За дотоодын аялагч нарын хувьд зуны дэлгэр цаг баяр наадмын үеэр монголчууд хамгийн их аялдаг. За тоог нь харах юм бол 2024-өөс 25 онд дотоодын аялагчдын за бараг тал хувь нь яг энэ үеэр аялсан байдаг. Зөвхөн гадны жуулчид биш бид өөрсдөө дотооддоо аялж эдийн засагт тодорхой хэмжээний эргэлтийг бий болгож байна. За харамсалтай нь аялал жуулчлалын яг энэ оргил үед гадны дотны олон аялагчдаас хэн мөнгөдөд нь үйлчлэх жуулчны баз үйлчилгээний газруудаас үүдэн нэг хүний аяллаа дундаж зарлалтал өсөж байгаа юм а. За наадмын 4-6 хоног дотоодын аялагчдын нэг хүний зардал хоногт дунджаар 1.2 сая за ихтэй 2.5 сая төгрөг төрдөг. За ганц хоногийн энэ өндөр зардлыг гаргах уу харин гадагшаа аялах уу? За энэ хоёр сонголтоос боломжтой нэг нь гадагшаа аялахыг сонгодог. Ингээд дотооддоо үлдэх байсан мөнгө гадагшаа гардаг байгаа юм а. За иймээс зөвхөн гадны гэлтгүй дотоодын аялал жуулчлалыг татах бодлогыг хэрэгжүүлэх цаг болжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. 7 мэдээллийн хөтөлбөр энэ 7 хоногт иргэний хэрэгтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг цувралаар хөндөх гэж байна. Нэг байрыг 3-аас 4 иргэнд давхардуулан худалдаалах, түрээслэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Орон сууцны залиланд өртсөн иргэдийн маргаан шүүхээр 3-аас 5 жил үргэлжилж шийдвэрлэгдсэн ч эцэст нь хохирлоо нөхөн төлөвлөж чадалгүйгээр бүх насаараа цуглуулсан мөнгө алдаад дуустдаг байна. Ийм тохиолдлууд олон гарсаар байтал шинэ технологи ашиглан иргэдийг хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа нь харамсалтай. Сонгоорхон дүүргийн 500 гаруй байлаас 2023 оны 1-р улиралд ашиглалтад орон гэж урьдчилгаа төлбөр аваад алга болсон жишээ байна. Бүр сүүлдээ нэг айлын орон сууц дээр давхар захиалга авчихсан. Бид нар ингээд 8 сарын турш шүүх цагдаагийн байгууллагаар ингээд явсан. За тэгээ эцсийн аргаа бараад бид нар өсвөлэн зардлаад өнөөдөр ингээд 14 дахь хоног руугаа орцсон явж байна. Одоо энэ чанаргүй энэ барилгын компаниудын энэ төслүүдийг зэгцлээч. Энэ тусгай зөвшөөрлүүдээр анхаараач. Энэ төслүүд үнэхээр ямар үе шаттай явдгийм бэ? Яагаад энэ төслүүд ийм байдал орж байгаа вэ? Энэ дээр ямар хяналт шалгалт хийдэг юм бэ? Насаараа цуглуулсан мөнгөө иргэд залилуулад нөгөө хүн нь ял аваад л дуустдаг. Хэдийгээр залилантуудын хэрэг боловч үүний цаан олон айл үрх салж сарних, амьдрал хувь заяа нь муугар эргэх зэрэг хүний амьдралд тоочж баршгүй гай зовлон учруулж байна. Ийм төрлийн гэмт хэрэг гарсаар байгаа цаашид ч арга нь улам нарийсч байгааг хуульчид ярьлаа. Тэр бүхэл барилгын компани халагдсан нэгтлэн хүртэл захиалга авч залилан үйлдсэн байх жишээтэй байна. Урилгын хийж байгаа, заслын хийж байгаа компаниуд барилгын компаниас бартерын байр авдаг. Тэгээ энэ байр бол харьцангуй хямдхан байгаа тий. Гадуур одоо нэг 5 сая гэж байгаа бол 3 сая 500 ч юм уу 4 сая ч юм уу. Ийм бага үнэтэй болохоор хүмүүс аяг сонирхдаг. Гэтэл нөгөө нэг компани чинь энэ гэрээгээ 2-3 хүн зэрэг ингэ зарчдаг байхгүй. Тэгээ хүмүүс хизээ мэддэг гэхлээр барилга ашиглалтанд орох үед. Өөрөөр хэлбэл 2-3 жилийн дараа миний авсан байрыг өөр 2 хүн бас авсан байна. Тэгээ шүүхэд хандахаар тэр 3 хүнээс нэг нь л байр аавна шүү дээ. Яг тэгвэл нэг л байр байгаа. Нөгөө нэг залилсан компани нөхдүүд яадаг гэхээр энэ хооронд мөнгө өөр зүйл рүү хийчдэг. Өнгө зүсийг хойрогчдаг. Эсвэл хилээр гараа явчихдаг. Иргэд өөрсдөө сайн нэгтлаагүй, тандаагүй гихчлэн иргэдийг буруутгаад суугаад байвал олон иргэд хохирч нийгэмд итгэлцэл буурах сөрөг талтай. Гэтэл орчин үед зөвхөн барилга битгий хэл бүх төрлийн бүртгэлийг блокчейн ашиглаж дахин давтагдашгүй мэдээллийн санг үүсгэж болж байна. Тухайлбал блокчейнийг ашиглан орон сууц сонирхож байгаа иргэд QR код уншуулан тухайн барилгын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харж болох юм а. Мэдээж тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт нь бол заавал ямар нэгэн компанид барилга барьж байгаа бол мэдээлэл олон нийтэд ингэж барилгын процесс үйл явцаа бол блокчейн суурьтай технологи дээр мэдээлэх хэрэгтэй гэдэг
зохицуулалт илүү анхаардаг ч юм уу те. Тэгээ магадгүй зарим жижиг зохицуултууд хажууд нь хийгээд харин тэр мэдээллийг нь олон нийтэд илүү болгох ёстой үүрэг нь барилгын компанид нь те IT компаниудын хамтарсан шийдэл байдлаар ингэж нэвтрүүлэх юм бол илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Орон сууц худалдаа авах гэж буй хүмүүс барилгын компаниудын мэдээлэл ил тод нээлттэй байснаар зах зээлийн эерэг өрсөлдөөн бий болно гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Ингэж залилангийн гэмт хэрэгээс үрдчлэн сэргийлэх технологийн боломжууд байсаар байна. Гэтэл хэн нэгэн залилагч этгээдэд хүний хувь заяагаар тоглох боломж олгоод хараад суугаад байгаа нь харамсалтай. Өнгөрсөн онд гэхэд 4200 гаруй халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Ялангуяа өвлийн улиралд хүмүүс зузаан хувцас өмсөж явдаг үед халаасны хулгай нэмэгддэг байна. Халаасны хулгайн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гадуур хувцсныхаа халааснаас эд зүйлсээ алдсан тохиолдол байдаг гэлээ. Жишээлбэл сэтгүүлч би өнөөдөр гар утсаа халааснаас алдсан тохиолдолд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Халаасны хулгайн гэмт хэрэг өртөж охирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 болон харьяа дүргийн цагдаагийн байгууллагуудаа иргэн маань өөрөө очиж болон биеэр болон гар утсаар одоо харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гэмтэлгүүд өрсөн талаар гомдол мэдээллийг гаргах хэрэгтэй байгаа. Энэ нь бол иргэдэд зөвлөхөд 102 дугаарт одоо энэ талаар гэмтрийн талаар хохирогч болсон тохиолдол шууд нэн дээр мэдгдэх нь чухал байна. Энэ төрлийн гэмт хэрэг тодорхой цаг хугацаа болон байршил хамгийн чухал учраас нэг хоромж алдаж болохгүй. Хэрэв хяналтын камертай хэсэгт хулгай гарсан бол хулгайчийг олж тогтоох боломж нэмэгддэг байна. За дийлэнх тохиолдолд иргэд халааснасаа эд зүйлсээ алдснаа хэсэг хугацааны дараа мэддэг лээ. Ингэхдээ яг хаана, аль хавьд хэдэн цагийн үед алга болсныг нь тодорхой хэлж чаддаггүй учраас хулгайчийг олж тогтоох магадлалыг бууруулдаг гэв. Камерын бичлэг болон халуун үйлдэл дээр нь илрүүлэх гэдэг одоо илэрдэг. Камерын бичлэг бол одоо тухайн одоо охирогчд гэд маань өртөж охирсон дайруудаа одоо цагдаагийн байгууллагууд мэдгдэх юм бол гэмт талгад өртсөн газрын ойр орчим хяналтын камер шүүж тухайн одоо гэмтрэг үйлдэл этгээдийг илрүүлэхэд одоо тус төхөн болдог байгаа. Ингэхлээр одоо иргэд маань гар утсаа алдсан дайруудаа одоо цагдаагийн байгууллагууд мэдгдэж мөрчин шалгах ажиллагааг мөрдөн шалгах ажиллаушгүй ажиллагааг шуурхаа явуулахад одоо бас бид нарт тус тийм болж энэ хэргийг одоо илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд бас төхөн болдгоо гэдгийг бас иргэдэд анхааруулж хэлье. 2025 оны статистикээс харахад халаасны хулгайн гэмт хэрэг 4200 орчим гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс одоо цагдаагийн байгууллага маань 30 орчим хувийг илрүүлсэн. Илрүүлж одоо харьяа дүүргийн прокурорын газар дамжуулан шүүгч шилжүүлэх саналтай хөргүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй илрүүлэлтийг харьцуулах юм бол 18% илрүүлэлт өсөж халаасны хулгайн гэмт хэрэг маань 10.4%-аар одоо буурсан эерэг үзүүлэлттэй өнгөрсөн онд одоо бид бүгдээ ажил арга хэмжээнд өгнөгдсөн байна. За иргэдийн халааснаас алдсан эд зүйлийн хохирлын хэмжээг тогтоон 300 мянган төгрөгөөс их үнэлгээтэй бол хулгайн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэн шалгадаг бол 300 мянган төгрөгөөс бага үнэлгээтэй бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг байна. За цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө нь хулгайн гэмт хэрэгээр ял шийтгэгдэж байсан сэжиг бүхий 58 этгээдийг байнгын хяналттай байлгаж судалгаа хийн ажиллаж байгаа гэлээ. Мөн 2025 онд халаасны хулгайн гэмт хэрэг 12%-аар буурсан бол илрүүлэлт 18%-аар өссөн гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Манай улс Оросын албаны улс тэргүүтээ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улсаас татваргүй бараанууд импортлох шийдвэрийг улсын их хурл сойрхон баталсан. За ингэснээр энэ оны 2 дугаар улирлаас эхлэн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр орж ирэх гэж байна. Харин үүнээс урьдчилж салбар яам үндэсний үйлдвэрүүдэд дэмжих дотоодын аж ахуйн нэгжүүдэд хамгаалах ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээндээ жижиг дунд үйлчилгээг дэмжих хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой байгууллага төр гэрээг бизнес эрхлэгчид эсэргүүцэж байсан. Харин засгийн газраас бизнес эрхлэгчдийн тавьсан санал шаардлагуудыг төр гэрээндээ тусгасан гэж тайлбарлаж байна. За тухайлбал манай улс 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээнд импортын квот тогтоох саналыг хөргүүлж зөвшөөрүүлсэн байдаг. Ингэснээр Улаанбуудаа өндөг зэрэг бүтээгдэхүүний импортод квот тогтоох оролцсон. За гэсэн ч эрсдэл бий гэдэг эргэлзээ одоо ч дотоодын аж ахуйн нэгжүүдэд бий. Харин засгийн газраас жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх
дэмжих чадвар, өсөн дэвжих боломжийг нь хангах хуулийн төслийг хаврын чуулганаар батлна гэж амлаж байна. Хөгжлийн самгаа санхүүжилтийг бий болгоно гэдэг гэж байгаамаа. Гэтэл одоогийн байдлаар хөгжлийн сан маань өнөөдрийн байдлаар нэгч төвөг байхгүй байгаа. Хуулийн зохицуулалтаараа бол улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд хөгжлийн санг мөнгөтэй болно гэдэг зохицуулалт байгаа. Тэгэхээр яг л хөгжлийн сангаар ингээд бид нар хүлээх юм бол энэ манай жидүүг дэмжих мөнгө одоо бараг мөрөд орж ирэхгүй болов уу гэж харж байгаа. Тэгэхээр энийг хөгжлийн сан гэхээсээ илүү ирээдүйн өнгө сан гэдэг өөрчлөлтийг хийх гэдэг саналтай байгаа. Томоохон үйлдвэрлэлийн туслан гүйцэтгэгч болж жижиг дунд үйлдвэрлэх хөгжнөө. Тэрнээс хүн болгоо нэг брэнд хөгжүүлэхэд хамаг цаг зав мөнгөө тэрэн зарцуулаад суугаад байх биш. Туслан гүйцэтгэгчийг дэмжих одоо тийм бодлогыг боловсруулмаар. Тухайлбал 15-ийн 1-4 заасан аж үйлдвэрийн паркыг хөгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх заалтыг илүү тодтогч өгмөр байгаа байхгүй юу? Төр гахцуу дэмжин. Дэмжигтэй бол 1-р хөнгөлтөө зээл 2-т газар олголт 3-дугаарт нь татврын хөнгөлт 4-т нь дэд үтц 5-т нь төрийн худалдаа авалт за 6-д нь бол уул уурхай ханган нийлүүлэлт 7-д нь экспортын бодлого гэдэг энэ тодорхой зүйлүүдээр л төр дэмжих ёстой. Харин энэ одоо газар олголтын үед бол ямар бэрхшээл тулгараад байна гэхээр дуудан удаагаар газар олгоно гэхээр үндсэндээ дөнгөж бизнес эрхэлж байгаа хүн авч чадахгүй байдаг. Барьцаа өрөнгө байхгүй, газар байхгүй тий. Нэг удаа бизнес эрхлэлтэн зориулж 1000 м квадрат газар буюу 0.1 га газрыг тодорхой болцолтойгоор иргэндээ аж ахуй нэгжтэй нэг удаа олгоё гэж. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд нэг удаадаа тодорхой нөхцөлтэйгээр газар олгохоос эхлээд нөөц төлөх босгыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл тусгажээ. За мөн хөнгөлөлтөө зээлийн нөхцөл шаардлагыг нэрвчилж хүртээмжтэй байлгана гэж салбарын сайд нь амлалаа. За эдгээр өөрчлөлт хийгдэх нь зүйтэй гэдэгтээ бизнес эрхлэгчид санал нэгдэж байсан ч за одоо байгаа хуулийнхаа хэрэгжилтийг хангахад л шийдэгдчих асуудлууд бий гэдгийг ч сануулж галаа. Тэнгэр дэжтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Монгол улсад хөрөнгийн бирж үүссэний 35 жил, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 30 жилийн тохиож байна. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжил, бодлого гээд талаас нь хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хуралд салбарын мэргэжилтнүүдийг цуглуулan арга гаруй илтгэлийг хэлэлцүүлж, хөрөнгийн зах зээлийн алдаа оноо, цаашдын өнгө төрхийг тодорхойлсон шилдэг санаачлагуудыг тодрууллаа. 30 гаруй жилийн түүхтэй хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 10 их 80 дээл хэдийд давсан. За цаашдын үнэлгээг ахиулахын тулд энэ салбар салхи оруулах 6 судалгааны илтгэл тавигдлаа. За тухайлбал засгийн газрын үнэт цаасны өгөөжийн мөрийн хөрөнгөний зах зээлийн үр ашигт байдлын үнэлгээ, үнэт цаастай холбоотой татрын эрсдэл зэргийг хэрхэн тодорхойлсныг шүүгчид дараах байдлаар тайлбарлалаа. Жижиг хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалахын тулд хууль эрх зүйн зохицуулалтаар ямар өөрчлөлт оруулах уу гэдэг саналыг дэвшүүлсэн судалгаа бол нэлээд онцлог байлаа. Тухайлбал компани тухай хууль дээр жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалахын тулд хувьцааг буцааж худалдаж авч болно гэдэг одоо хуулийн зохицуулалт байгааг шударга үнээр гэдэг одоо юм тодтгол оруулах хэрэгтэй байна. Тэгэхээр яг шударга үнийг хэрхэн яаж тогтоох аргачлалыг боловсруулах юм бол энэ жижиг хувьцаа эзэмшдгийг хамгаалахын тулд зохицуулалт болно гэсэн санааг бол хэлж байна. Тэр бол бас олон янзын одоо санаанууд байна. Ялангуяа Монгол улсад одоо энэ хууль эрх зүйн тогтолцоо үнэт цаастай холбоотой хууль эрх зүйн тогтолцоог яаж сайжруулах уу гэдэг чиглэлээр бас чухал санаа дэвшүүлсэн илтгэл байж байна. Энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх асуудал дээр бодлогын хүрээнд юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр илүү одоо тооцоо судалгаа хийсэн илтгэлүүд байна. За жишээлбэл өнөөдөр компани одоо хувьцааны шударга өмнө тогтоолт те за засгийн газрын цаасны өгөөжийн мөрийн за мөн бусад буюу одоо хөрөнгөний зах зээлийн үр ашигт байдлыг тодорхойлох гэх мэт маш олон сэдвүүдэнд бол оюутны судлаач за мөн одын зах зээл дээр өнөөдөр ажиллаж байгаа юм залуучууд университетийн бол танилцуулга хийлээ. Шаардлагын танилцуулгыг бид нэр одоо олон нийтэд илүү хүргэж чинь хөрөнгөний зах зээл илүү хүмүүст ойлгуулж ач холбогдлыг ойлгуулсныг хийх чухал байгаа.
За тухайлбал манад жижиг хувьцаа эзэмшигчдийн ирэх зөрчдөг асуудал гарах болсон. За зарим нь хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани болж дур мэдэн компани хэлбэрээ өөрчилсөн явдал гарсан. За цаашид ийм асуудал гаргахгүйгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг яаж хамгаалах талаар судалгааг хийсэн байна. За энэ мэд хөрөнгөний зах зээлийн бодлого, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх санаа дэвшүүлсэн илтгэлүүдийг бодлого боловсруулагчдад хүргэнэлээ. За угаасаа яг зорилго нь ийм байгаа. Манай холбооны зүгээс шилдэг 6 багийн одоо хийсэн ажлыг одоо нэгтгээд гаргана, олон нийтэд хүргэнэ. Тус тус нь хүргэнэ. Энэ хүрээнд топ 3 ч гэлтгүй ер нь бүх судалгааны ажлууд гол шаардлагатай дүгнэлтүүдийг холбооны зүгээс одоо санхүүжилт хороо болон бодлого усуулалттай тулж ажилладаг. Энэ хүрээнд цаашдаа бас нэлээд ажил хэрэг болоход нь нэлээд дэмжиж ажиллахаар байгаа. За нийт 6 илтгэлүүдийг хэлэлцүүлсэн эндээс эхний 3 байрыг шалгаруулсан юм а. Дэлхийд 2 сая гаруй хос бүгд тэмээ байдгийн 500 мянга буюу 4-1 нь манай улсад байдаг. 20 жилийн өмнө тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо тоолгоо нь 2 дахин нэмэгдэж 501 мянгад хүрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дондгов аймагт тэмээн дээрээс наран ойрхон өвлийн наадам тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөн боллоо. Энэхүү тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөнд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх оролцсон юм. Тэрээр тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг оролцоо, төр хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг хэллээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манай улсад 254 мянган тэмээ толгой тэмээ тоологдож, тэмээн сүргийн тоо 9 зуурч байсан бол 2025 онд тэмээн сүрэг 2 дахин өсөж 500 гаруй мянга болсон. Энэ бол малчид, тэмээчид та бүхний нөрийг хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон хэлбэж хэлхийг бас хүсэж байна. Монголчууд бид өргөн удам тал нутгийнхаа экосистемийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хос бүх тэмээний аж ахуйг тогтвортой хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, орчин цагийн тэмээний аж ахуй болгон шинж ухаанчаар хөгжүүлэхэд онцлон анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг би өнөөдөр зориул хэмжээнд хэлэх хүсэж байна. Үүнд Монголын төл засаг өөрсдийн төрийн бодлогоос шийдвэрлэх учиртай. Зөвлөгөөнөөр тэмээ соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, сүлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ, соёлын үеийг хамгаалах бодлого ба тэмээний соёл, дэлхийд ховорцсон Монгол тэмээ түүний үнэлэмжийг дээшлүүлэх сэдвээр илтгэл хэрэгэлсэн юм. Мөн малчдын хувьд тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна тэмээний ноосны үнцийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна. Монгол ахуй нүүдэлчин соёлын үнэт төв билээ. Тэгээд өсгөж үржүүлэх, тэмээг маллах энэ тал дээр бас нэлээд одоо бас улс орн бодлогоо дэвшүүлээд явах болов гэсний найдлага их төрж байна. Тэмээний ноосыг бол ер нь ноолорын хэмжээнд л хэлгээр хүрэх ёстой гэж би боддог юм аа. Ер нь одоо ядаж нэг хэл ноосыг одоо 50 мянгаас дээш одоо зах зээлд хүрэх юм бол үнэхээр энэ тэмээг бол бас тултал өсгөх боломж бий. Дэлхийн зах зээлд бол үнэ хүрэх ёстой. Энийг бол одоо үнэхээр улс орноос одоо төлхөө анхаарч өгөөсэй гэж бодож байна. Ер нь тэмээний ноосоор хийх боломжтой маш олон зүйл байдаг. Одоо сүүлийн жилүүдэд одоо нөгөө нэг игнис үний ферм гэдээ байгуулагдаад одоо нөгөө хоороос үний ферм гэдэргээд эдгээр нь болохоор ерөөсөө маш их давуу талтай. Тэрийг харин нутагшуулах одоо эрүүл мэндийн талаас яг ямар ашиг тустай вэ гэдгийг одоо яг эрүүл мэндийн байгууллагуудаас тодорхой хэмжээний нэг анализ дүгнэлт хийгээд ийм ашиг тустай шүү гэдэг. Одоогийн байдлаар бол яг тэмээний игнис үн одоо энэ ашиг тустай гэсэн тийм нь одоо малчдын хооронд тийм ам яриад явагдаад одоо монголчууд одоо хэрэглээл байгаа. Устдаар бол яг тэрийг аль биесээр баталгаажуулаад тэгээ явах юм бол тэмээнд бол ашиг тустай ашиг юм байгаа. Наас наалуур тэгээ сүү цагаан эдэн үнэтэй болоод ирвэл болмол өсгөл бодно шүү дээ. Аль болох үнэтэй байх юм бол сайл маллахыг бодно шүү дээ. Ер нь бүх малчтал тийм байна. Энэ удаагийн тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадмын тэмээний парадад 16 аймгийн 395 тэмээ оролцжээ. Түүнчлэн өвлийн их наадмын үзэсгэлэнд оролцсон худалдаачид 240 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ингээд 2 өдрийн турш үргэлжилсэн тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадам нь тэмээний аж ахуйн хөгжил, малчдын хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.
Монголын баг тамирчид 75,000 Америк долларын шагналын сантай Хейбол бильярдын анх дугаар дэлхийн арга шалгаруулах тэмцээнд төрүүлж түүх амжилт хүрлээ. Бильярдын спортыг 2032 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаахаар зорж байгаа. За энэ хүрээнд жилээс жилд олон улсын тэмцээнүүдийн тоогч нэмэгдүүлсээр байна. Австралийн Брисбен хотноо 1-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд явагдсан Хейбол бильярдын багийн анх дугаар дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 32 баг өрсөлдөжээ. Монголын эмэгтэй багийнхан шигшээ 8-д шалгарсан амжилттай оролцож 15,000 $, шагналыг гардсан байна. Харин манай эрэгтэй баг тамирчид хэсгийн шатнаа Марокко, Нидерландын багуудыг ялсан. Залгаад хасагдах шатнаа Бош, Марокко, Сингапур, Өмнөд Солонгосын багуудыг хожиж Хейбол бильярдын багийн анх дугаар дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд төрүүлсэн хүүхэн амжилтыг бүтээжээ. Монголын баг тамирчид Хейбол бильярдаар дэлхийн хэмжээний амжилтанд хүрч байгаа нь алстай олимпиосч медаль авах бололцоотой гэдгийг харуулж байна гэж Тэмүүжингийн багш онцлон ярьсан юм. Монголын багийн бүрэлдэхүүнд энэ удаа Тэмүүжин дэлгэр талаа Дамжин Жамц нар хүч сорсон. Миний хувьд л багийн гишүүн Тэмүүжингийн анхныхан багш нь. Тэгээд Тэмүүжин маань бол 2016-17 оны пул бильярдын 9 бөмбөгийн хошоо мөнгөн медальтай тамирчин. За 2024 оны Азийн авраг Хейболын төрлөөр бас анх удаа зохиогдоход нь анх удаа төрүүлж ирсэн бас. Одоо анхны гэсэн юмнуудыг бас авчирч байгаа мундаг тамирчин байна. За дэлгэр далаа багийн гишүүн дэлгэр далаа Дамжин Жамцын хувьд бол одоо насаар бол Тэмүүжин бол 10 гаруй насаар ах. За одоо 37 хүрч байгаа бас маш асар их туршлагатай. Манай 3 тамирчны хувьд бол ур чадрын хувьд л яг ойролцоо нэг төвшөнд байсан. Бусад багуудыг харж байхад бол дунд нь бас нэг дэлхийн аврагтай ч юм уу те Ази аврагтай, Европын аврагтай ч юм уу тийм сайн тамирчтай. Гэхдээ жигд биш. За жигд гэх юм бол хятадын тамирчтай байсан. Английн тамирчтай байсан. Бусад орны тамирчин бол ганц нэг сул тамирчин байснаар бас манай багийн тамирчид жигд тоглолтоор багийн төрөлд бас аврагуулж чадсан болов гэж бодож байна. Хейбол бильярдын анх дугаар дэлхийн авраг шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд мөнгөн медалийг Өмнөд Солонгосын баг, хүрэл медалийг Хятад болон Сингапурын баг тамирчид гардсан юм. Багийн төрлийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хоошид 4 жил тутам нэг удаа явуулахаар товолжээ. Бильярдын спортын Монгол дахь хөгжил 1990-ад оны үеэс гудамжинд ширээ байрлуулж тоглодог байснаас эхлэлтэй юм. Тэгвэл Монголын Хейбол бильярдын холбоо 2017 онд байгуулагдсанаар баг тамирчид маань олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох боломж нэгдсэн. Гэвч Олимпийн бус төрөл гэдэг үүднээс улсын зүгээс дэмжлэг байхгүй гэдгийг тус холбооны хамт олон онцолж байлаа. Энэхүү спортод насны хязгаар байхгүй бөгөөд бэртэхгүй учраа эрүүл амьдралын хэм маягт онцгой нөлөөтэй гэдгийг ч дэд хуульчилсан юм. Өдгөө Монголд Хейбол бильярдын олон улсын стандарт бүхий ширээтэй 4 клуб үйл ажиллагаа явуулж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.